нийслэлээ 2024 оны үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах нийслэлийн эрчим хүчний дутагд төвийн бүсийн эрчим хүчний системийн дутагдлыг одоо нөхөх зорилгоор нийслэлийн засаг даргын тамгын газрын захиалгаар Багнуур дүүргийн 1-р орооны нутаг дэвсгэрт 50 МВт хүчин чадалтай 200 МВт цагийн багтаамжтай батарей хөрөнгөлөөрийн станцыг одоо барих шийдвэрийг гаргаж 2024 оны 9 сарын 6-нд гүйцэтгэгч компани болох Innovation Energy компани Монхорс компанид одоо гэрээ байгуулагдсан. За, манай станц өөрөг оруулж байгаа маш их байгаа. Энэ хагаад дүүхээр одоо төвийн эрчим хүчний системд 50 МВт-ыг нэгдүгээр 50 МВт-ыг нийлүүлэх бол маш том хэрэглээ. За, яг тооцоогоор одоо явж үзэх юм бол одоо нэгдүгээр 25 мянган айл өрхийг захлах эрчим хүчээр одоо тасралтгүй хангах боломжтой. Ийм чадлаа 50 МВт-ын чадлаатай бол өөрөө. Тэрийг одоо 50 МВт-аар явахад 4 цаг бүрэн хангах юм боломж чадaltaй. Тэгэд 12 сарын 5-наас хойш яг энэ 200 МВт-аар 50 МВт-аар хангаж явж байгаа учраас энэ тасралт одоо хязгаарлалт эрс багассан. Батарей станц, батарей банк болно. Энэ бол инвертер бүхий трансформаторын байгууламжинд халаагч байгаа. Цахилгаан халаагч, хөргөөр, зуны хит халуунд хөргөн, өвлийн хүүтэнд халаадаг тийм системтэй. Энэ халаагчдын температурыг л автомат тохируулгын системээр ажилладаг. Өвөлдөө нэмэх 2-оос 24-ийн хооронд ажиллаж байгаа. Батарей хөрөнгөлөөрийн станцын одоо цаашдын үйл ажиллагааг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн охин компани болох Улаанбаатар Energy компанид нийслэлийн засаг даргын тасалбараар одоо ашиглуулахар шийдвэр гарсан байгаа. Манай компани бол 27 оны бүрэлдэхүүнтэй үүнээс бол 18 инженер техникийн мэргэжлийн ажилчид үндсэн гол үйл ажиллагааг хийгдээд байна. За, манай төсөл нь бол Улаанбаатар хотын Багнуур дүүргийн Ацлагдсан дүүрэгт одоо байрлаж байгаа нь бол тухайн орон нутгаас мэргэжлийн боловсон үз залуу ажилчдыг сургаж, шинэ технологи сургаж мэргэшүүлж хангаж, ажлын байраар хангаж байгаа нь энэ төслийн бас гол хувь нэмэр оруулж байгаа ач холбогдол юм аа. Араа 2:35-аас эхлээд. За. Ээлжийн инженерийн гүйцэтгэх бол цахилгаан тоног төхөөрөмжөнд хоногийн 24 цагийн турш цахилгаан тоног төхөөрөмжөд хяналт тавьж, за диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй бид нар. За, анх бид нар болохоор ажилд ороод, за мэдээж нөгөө тухайн энэ одоо ээлжийн инженер болохын тулд бид нар бас анхан шатны шалгалт өгдөг. За, тэр шалгалтаа өгснөхийн дараа одоо дүүттэй харьцах эрх авахын тулд диспетчерийн үндэсний төв дээр очиж бас сургалтанд сууж эрх авдаг байгаа. За, би бол Багнууртаа амьдардаг 2020 оноос хойш энэ төсөөвшин амьдарч байгаа. За, энэ одоо шинэ одоо 110-35 кВт батарей хөрөнгөлөөрийн станц одоо бий болсноор ажлын байр нэмэгдэж байна. Одоо жишээл залуу хүмүүст бол ажиллах тийм нөхцөл бүрдэж байна.